Орой минь төргийн үзэгчдээ эрүүл амьдарцгаа, эрүүл мэндийн цаг навтруулаг өнөөдрийнхөө дугаарыг эхлэх гэж байна. Бид бүхэн Bamboo Implant Clinic эмнэлгээс та бүхэндээ өнөөдрийнхөө дугаарыг бэлтгэн хүргэх гэж байгаамаа. За өнөөдрийн дугаар бол шүдний өвчлөлийн талаарх мэдээллийг хүргэх гэж байгаамаа. За тэгэхээр орой минь төргий. Орой минь манай зөвхөн амарлнаа. Эрүүл амьдарцгаа, эрүүл мэндийн цаг навтруулаг өнөөдөр шүдний өвчлөлийн талаарх хэрэгцээт зөвлөгөө мэдээллийг та бүхэндээ хүргэж байгаа шүү дээ. Одоо харин та бүхэндээс Bamboo Implant Clinic эмнэлгийн их эмч инх сайхантай уулзаж байна. Орой минь төргий. За баярлалаа, танарч сайраа минь төргий. Тэгэхээр шүдний өвчин гэдэг бол одоо сүүлийн үед одоо хөвшин залууг бол бүхэл хүмүүсийн шүд өвчлөлтэй байгаа тань л та. За тэгээ бас шүдний өвчин гэдэг нь одоо бүхэл өвчнүүдийн бас гол үүсвэр гэж ярьдаг л та. Тэгэхээр яг ямар шалтгаантайгаар одоо бүх хүмүүсийн шүд одоо юм уу байгаа тань одоо хоол унднаасаа болоод байна одоо наацхийн жишээ. Шүдний өвчлөлийн тархал маш их байгаа. Энэ нөлөөтэй холбоотой ихээр бас хүүхэд байхаас эхлээд ээж аавын одоо хүүхдийн амны үндийг эрүүл байлгах боловсрал муу. Тэгээд шүдний угаалт муугаас болоод ерөнхийдөө шүдийг сайн л угааж ивэл одоо шүд цооролтыг үүсгэх ингээ 3 хүчин зүйл байдаг гэхгүй. Тэр гуруула бүрдчээ шүд цоордог. Тэгтэл тэрний нэг хэлхээсийг битүүлэхгүй л шүд цоорохгүй. Тэгэхээр тэрнээс нэг биднэрт хамгийн ойлгомжтой хамгийн энгийн зүйл нь юу гэхээр шүдээ угаах. Тэгэхээр шүдээ зөв угаагаад ямар ч нэг өнгөргүй болгоод тийм болгочих юм бол шүд цоорохгүй байх боломжтой гэсэн үг. Тэгэхээр сүүн шүд байхаас эхлээл цоороод эхлэхээр одоо шүд эрт авагдсанаас болоод дараагийн өндөрлөд гардаг. Шүдний зөв угаалт хэвшээгүй хүн бол тэгэл цаашдаа байнга шүдэн ч гэсэн цоорол. Тэгээ шүдээ ахуулаад тэгэл дараагийн өндөрлөд яваад идэх гэсэн үг байхгүй. Бидний идэж хэрглэж байгаа зүйлүүд ч гэсэн маш их өөрчлөгдсөн. Хуучин бол одоо бидний идэж хэрглэж байгаа хатуу аруул маань өөрөө механик цэвэрлэгээ болоод идэг гэсэн бол одоо байнга жуус уугаал хүүхдэд одоо яаж ин тэ жуус ууж ийн зөвлөн боов идэж ийн нөгөөхөн шүдэн дээрээ наалдаад ингээд эн чинь маш их цоорлолч байгаа. Тэгээд энэ цоорлоод агаад энэ эмчилгээнүүд мэдээж хэрэг маш олон төрлийн эмчилгээнүүд байгаа. Тэгэхээр шүд цоорлоос ахуулаад одоо шүд авагдсан хойно ч гэсэн эрүүний ясанд нь суулгаад шүдийг сэргийжж байгаа эмчилгээ хүртэл одоо бүхэл төрлийн эмчилгээнүүд хийгдэж байгаа. Тэгэхээр ер нь одоо шүдний одоо багаасаа хүүхдүүдийг одоо сая та хэллээ л дээ зөв хөвшүүлээд одоо зөв дадлаар угаалгаас сурчих юм бол бас энд сэргийлэх боломжтой гэж байна л та. Тэгэхээр одоо бага ахт нь хүүхдийн шүд нь ингээл унчингууд нь одоо гой шүд ургаал тэгээ цаашдаа ч гэсэн ингээл сайхан болоо явчихнаа л гэдэг нэг ойлголт байгаа гэдэг л та. Тэгэхээр эцэг шүдээс угаахаас гаднаас яаж анхаарах хэрэгтэй гэдэг юм бол угаахаас гадна ерөнхийдөө бол нөө идэж хэрглэж байгаа хоол хүнс витаминлэг хоол хүнс хэрглэх те. Тэгээд мөнгө шүднийхээ хэрглэж байгаа оог болохоор фтортой оогоор одоо угаах. Тэр маань эргээд яадаг вэ гэхээр шүдний нөгөө сэрэгчсэн палангийн маань нөхөж өгдөг байхгүй юу? Фтор эрдэсчүүлээд. Тэгээ мөн дотроосоо бас одоо Д витамин хэрэглэх ч гэсэн бас зөвлөж байна л да. Гэхдээ энэний хувьд бол мэдээж шинжилгээгээ нарийн шинжилгээ хийгдэх мэдээж зөв бах те нарийн мэрэгжлийн эмчээс зөвлөгөө аваад тэгэхээр ерөнхийдөө бол шүдээ угаад идж байгаа хоол хүнсээ илүү эрүүл тэгээд илүү нөө витаминлэг эрдсээ нөхөж чадхаар тийм л байх хэрэгтэй те. Одоо шүд одоо нэг чулуужч байна. За тэгээд ерөнхийдөө шүднээс шалтгаалсан маш олон өвчлөл үүсдэг гэдэг юм л та. Тэгэхээр яг одоо ямар өвчнүүдийн их үүсвэр болт юм болоо. Ер нь бол шүд яадаг вэ амаар дамжаад л хоол ингээ бүх хэрэгтэн рүү ингээ одоо орж штэ хотод руу ороод тэнд боловсруулагдаад харж байна. Тэгэхээр шүд ерөнхийдөө үргэлжлэлтэй үед яадаг вэ шүд өөрөө харахыг идэт голомтыг одоо би бол нилээ их цоорсон бол одоо арай дээр идэт голомтол байгаад байна гэсэн үг байхгүй. Тэр маань цаашаа явахаар яаж нэхэр бүх мэдээж бүх цоцлог эргэтэн рүү тарж байна. Тэгэхээр тэмччээс шүд эрүүл бол би эрүүл гэдээ яриад байна шүү дээ тий. Тэгэхээр цоцлог эргэтнүүдийг ингээ хөвчлүүлж байна. Тэгэхээр үе мөч өвдөж байна, зүрх өвдөж байна тий. Зөвхөн одоо хуучин бол сайн ойлгогддог
тогтдоггүй ах чинь ангинаас л зөвхөн үсэд байна гэж ойлгогдоод. Гэхдээ ангинаас тараад зүрх хөвгдөд байна, ангинаас тараад ингээд үе мөч хөвгдөд байна гэдэг. Гэтэл энэ чинь бас хамгийн голомт нь шүдэнд байж байгаа байхгүй. Хам дөрөн цаарцсан. Одоо ингээд яг өсвөр насны хүүхдүүд дөнгөж сүн шүдэн гарцсан хүүхдүүд гэхэд л дандаа ингээд ам дөрөн бүх шүдэн цаарцсан байх жишээ нэ. Дээрэс нь нэмээд нөгөө эцэг их юм боловсролын тэрийг сайн мэдгүй учраас одоо нөгөө ойлголт муу учраас ч гэдэг юм уу хүүхдээ шүн хөхүүлдэг. Одоо хамгийн ихний гараа ингээд эхэлж байгаа байхгүй. Яа ч ихэр 6 сараас дээшээ хүүхдийг шүнжэнгөө хөхүүлээд ахаар хөхний сүүч нь өөрөө айгүйх чихэрлэг. Тэгээ шүдний их үзэн үсгээр ингээд тогтсон сүн шүдний цаорл гэдэг юм уусаад эхэлж байгаа. Тэгэл ерөнхийдөө бүх паалангууд чинь сэргэжэл ингээд ирэнгууд үүдэн шүднүүд үүрч унаал араа шүднүүд ямарч паалангүй болоод гаднах хамгийн хатуу паалан чинь байхгүй болоод ирэхээр цоорл өртөх магадлал нөгшөө өртөх ихсээд тэгээ цаашаа доор нь үүсэж байгаа нөө байнгын шүдний өөхөөс чинь сүүр шүднийхээ доороос үүсээд явж байгаа тэр үүсвэрдээ ч гэсэн гэмтэх аюултай болол ирж байгаа байхгүй. Сая таны хэлсэнчлэн одоо шүн хүүхдээ хөхүүлж хахад бол одоо шүд бас ингээ өвчлөлтгийг болоод над би одоо жишээ нь бас мэдэхгүй л байсан байна л та. Тэгэхээр энийг бол бас манай эцэгчүүд бас мэдхэд бас илүүдгүй болов гэж бодож байна. Тэгээд хүүхдийн одоо сүүн шүтхэн одоо нөгөө цоорл ломб амархан тогтдоггүй тохиолдлууд байдаг те. Энийг бас өөр яаж сасаа гаргаж байд юм болоо. Ер нь бол тийм сүн шүдний бүтэц нөгөө байнгын шүдэ бодох юм бол хамаагүй сэрэг хэврэг байдаг. Тэгэхээр нэг цоорчлох юм бол маш хурдан цоороод аль хэзээ л бүр суугийн имчилгээ хийхээр болчихсон байдаг. Тэгэхээр нөгөө эргээд маш том лам тавигдчихж байгаа. Тэгээд дээрээс нь сүн шүдний лам байнгын шүднийхээ бодох юм бол арай ингээд арай өөр байдаг. Тэгэхээр маш амархан ингээд унчаад их хөвчлэн яадаг вэ гэхээр одоо Монголд одоо ингээд сүн шүдэн хэдийн эмчилгээ тухайн үед өвчлөл нь гайгүй болсон ч гэсэн нэг одоо нөгөө 5 жил 6 жил байнгын шүдэ чиглүүлээ явж явах хэвээр шүд маань ламбан унаад нөгөө нэг том нөх маань гараад ирдэг. Тэгээд тэр нь өвдөхгүй учраас эцэгчүүд нь мэдгүй. Тэгээ явж яваад язаараараа ингээ хоёр салчихсан. Тэгээ бүр үрсчихсэн, идээлчихсэн тийм сүн шүдтэй хүүхдүүд маань манад бол маш илбэг. Тэгэхээр манай эмнэлгийн нэг онцлог нь болохоор бас яадаг вэ гэхээр бид нэр сүн шүдэн дээр сувгийн эмчилгээ хийгээд сувгийн эмчилгээнийхаа дээр маш том лам тавигдж байгаа. Тэрнийхээ гадуур хамгаалаад бас ингээд юу тавьдаг. Металл сүн шүдний бүрээсийг хийдэг байгаа. Ихэнхдээ энийг маш сайн хийх нь бол зөвгдөг эцэгчүүд бас тэр бүрчлэн сайн мэдгүй. Энэ маань эргээд нөгөө байнгын шүднийхаа үүсвэрийг ингээд нөгөө чиглүүлж байгаа сүн шүдэ байнгын шүдэ гарт ингээ байлгаж явах хэрэгтэй гэдэг нь маш чухал байхгүй юу. Тэгээд нөгөө төхмөн байнгын шүдэ гарахаар мэдээж нөгөө шүд маань авагдана. Тэгээд байнгын шүдэ зөв эрүүл чиглүүлээд өгөх юм бол нөгөө насан туршдаа байх шүд маань эрүүлээрээ байж байгаа. Маш том ач холбогдолтой. За ингээд энэ манай их цас гэдэг охин байгаа. 4 настай. За ингээд яг амных нүдийг ингээд харахаар ингээд бүр яг бүх шүднүүд нь ингээд сүн шүд юуны яг нөгөө би түрний хэлээдсэн мөмний сүний цоорл бүх паалангууд нь ингээд алга болчихсон, доторх давхаргууд нь гараад ирсэн. Тэгээд маш сайн охин байгаа, эмчилгээгээ маш сайн хийлэгдэг. Тэгээд түрний нэг хэлсэн энэ хоёр шүдэнд эмчилгээнд орчихсон. Энэ болохоор эмчилгээнд дуусаад нөгөө нэг лам тавиад дээрээс нь металл бүрээс нь хийгдчихсэн. Ангаж гараа минийх үү. Зэгтэй. Ингээд энэ нь болохоор яах вэ гэхээр одоо хэрвээ ийм том гадаргуу дээр лам тавьчих юм бол нөгөө ламб нь унчвал тухайн үед үрслийн дараад өвтгөө болцсон ч гэсэн лам унаад ийм том язар олцохоор нөгөө язар маань дундуур хагараад тэгэл энэ шүд авахаар болдог. Тэгэхээр ингээд металл бүрээс игээд хамгаалчих юм бол доод байнгын шүдэ гартлын шүд маань байждаг. Тэгээд энэ шүд маань нөгөө доор нагаа байнгын шүдэ сайхан зөв чиглүүлээд өгчнө гэсэн үг байхгүй юу? Доод шүд нэгэл төрөөд ирэхээр аяндаа хугацаанд болохоор дээдлийн шүд нь хөдөлгөөнд ороод авагдчихна гэсэн үг байхгүй юу? Юм идэж явахад хатуу юм одоо зажиглахад зүгээр үү? Одоо ингээд паалангүй болчихсон энэ шүднүүд ингээд урд нь болохоор ирцээс юм чанга хазаж ингээд чаддгүй байсан тий. Хацхад айгүй хэцүү. Одоо ингээд хатуу ламп тавиад дээрс ингээд бүрээс хийчихээр юмаа зажилж идэхэд ч гэсэн маш өөрт нь нэвтэйхэн. Одоо ингээд энэ нь болохоор юм салангасан металл бүрээс нь ингээд энэ дээр ингээд хийцээр ингээд байждаг. Шүднүүдээ ерөнхийдөө тааруулаад тухайн юмд нь жоохон тааруулаад хийчихдэг гэсэн үг байхгүй. Тэгээ энэ ган бүрээс цаанаасаа ган цутгамал ган учраас нөгөө ямар нэгэн хашил үзүүл илэгдэх тийм юм бол байхгүй. За ингээд металл бүрээс маань одоо шүдэндээ ерөнхийдөө наалдад бэлдсэн тохируулаад тэгэхээр ингээд шүдэндээ хийгээд ингээд наачих нь гэсэн.
Класс хийгээд хазаараа миний хөө хазаад. Тэгэхээр ингэ болоо юм. Ингээд одоо метаж шүдтэй болчихно гэсэн үг байхгүй. Одоо сүүн шүдийг ахуулж штэ тий. Хугацаанаас өмнө ахуулчод 2 жилийн шүд нь одоо ингээд наалчхаар доороосоо гарах шүд маань гарах цайг болчих жишээ нь. Эсвэл дээдлийн шүд нь сонцсон байдаг ч юм уу. Ингээд дараагийн хүндрэлүүд үүсэж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энээс бас маш сайн сэргийлээд ингээд хамгаалчихж байгаа гэсэн үг. Одоо нэг хийчихэд одоо шүдээ уургахдах хугацаа гэхээр за тэгээ ер нь бол цэвэрлэгээ шаардлагатай байлгүй яа гэм бол нэг хийчихэд ер нь шүднийх нь угаалтыг бас бид нэр одоо эрх цас гэхэд 6 сар тутамд ирээд амныхаа өндийг хянуулдаг, шалгуулдаг, шүд угаалтаа бас шүд угаалт маш сайжирсан байгаа. Шүдээ сайн угааж байгаа юу? Сайн угааж байгаа тий. Орой амтгийнхаа өмнө угааж байгаа юу? Өглөө басаад угаадгүй. Тайгаа уучаад угааж байгаа тий. Тэгэхээр нөгөө шүд угаалтын харахаар анх бол ингээд нэлээд өнгөртөө ирж исэн бодод одоо ингээд шүд нь харьцангуй цэвэрхэн болчихсон. Одоо нөгөө сүүн шүдний цаарлын дөнгөж эхэлж байгаа үе одоо энэ шүү дээ. Одоо энэ бол ингээд тогтцсон байна те. Эднээс нь айл хэзээ эхлээ шүд нь хугарчихсан байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хүзүүвчээрээ ингээд шарлаад нөгөө паалангаа уусгаал эхэлдэг гэсэн. Тэгээ пааланг болох шүд маань ингээд хугараад унчиж байгаа байхгүй. Энийгээ ингээд цэвэрлүүлээд явхаар ер нь шүд гартлаа энэ шүд ингээд ямар ч асуудалгүй ингээд явчихдаг. За бамбуу имплант клиник гэмнэлгийн эмч заяатай олзорж байна. Тэгэхээр бас ариутгал гэдэг зүйл бол маш чухал байгаа. Тэгэхээр яг ариутгалын зүйл дээр бас танах яаж ажиллаж байна? За тэгэхээр ариутгал гэдэг бол маш чухал. Ариутгал халдваргүйжилт гэдэг бол за хүмүүсийн донд бол одоо би шүдний эмнэлэгт үзүүлчихвэл халдвар авчих лөө яаж авах вэ гэдэг амар их эрсдэлтэй бас их санааг зовоож идэг асуудал шүү дээ тий. Тэгэхээр энэ тал дээр бол манай эмнэлэг бол аягүй сайн анхаарч ажилладаг. За тэгээд ингэхдээ бол эхлээд бол биднэрт бол ингээд бохир багаж одоо үйлчлүүлэгчээс яагаад гарч шүү дээ тий. Тэгэхээр эмнэлгээс шалтгаалсан одоо халдвар одоо үйлчлүүлэгчдэд одоо амны үндийн одоо үйлчлэгээ авч явах нөхцөл авахгүй байх эрсдлийг манай эмнэлэг бол маш сайн баримталж ажилладаг. Гэхдээ ингэхдээ бол одоо тухайн одоо хэрэгжилж байгаа уус мал бас багаж тунаар өргөх хөрөмжөндөө бас анхаардаг гэсэн үг байхгүй. Бохир багажаа уус тэгээд халдваргүйжүүлэх уус мал тэгээд цэвэрлэгээний уус малаарыг ашиглаад одоо ультрасоник багажийн тусламжтайгаар одоо багажны анхдагч одоо халдваргүйжүүлэлтийг хийдэг. За тэгээд багажны халдваргүйжүүлэлт бол баг тэгээд дунд өндөр түвшний халдваргүйжүүлэлт хийдэг аахгүй. Тэгэхээр өндөр түвшний халдваргүйжүүлэлт хийсний дараа бол багж бол ариун болж ийн гэсэн. Тэгээд тийм багжийг бол үйлчлүүлэгчдэд хэрэглэх ёстой аахгүй. Тэгэхээр бид нэр бол өндөр түвшний халдваргүйжүүлэлт хийлгээд бүх хүмүүстээ бол нэг удаагийн багжийг бол хэрэглэдэг. За энэ жишээлбэл одоо ингээд ариутгаад гарсан багж байгаа аахгүй. Энэ бол одоо ингээд он сартайгаа хизээ дуусах хугацаатайгаа за тэгээд дотор талд нь болохоор ийм бас индикатортай ийм байгаа. За тэгэхээр химийн одоо индикатораар ашиглаад одоо багжаа бол ариутгах чинь гэсэн үг. За химийн индикатор нь болохоор 1-6 зэрэглэлийн индикаторууд байдаг. За энэ гадна талд байгаа энэ индикаторыг бол багж тус бүр дээр бол нааж одоо бакалсан багжин дээр тавьдаг. За тэгээд энэ дотор талынх нь индикатор бол одоо 6 дугаар зэрэглэлийн индикатор байхгүй. Тэгэхээр энэ индикатор бол эхлээд бол ариутгахаас өмнө бол ийм цэнхэр байжгаад за ариутгасны дараа бол ийм чернелийн өнгөтэй болж өөрчлөгдөж чинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ 6 дугаар шатлалын одоо индикатор бол одоо энэ автоклавын багж ороод за автоклавны одоо хугацаа, температур, уурын нэвчилт одоо хэр сайн хийгдсэн байна гэдгийг нь бол энэ тестээр бол үзчихдэг гэсэн үг. За бидний хамгийн одоо нөгөө нэг анхаарч одоо устгах зүйл бол бүх төрлийн бактери, вирус, за тэгээд дээрэс нь болохоор бактери спороцид буюу одоо бактерийн үршлийг устгах. Энэ бол хамгийн гол том зорилго. Тэгэхээр энүүгээр бол одоо харах юм бол ингээд өндөр түвшний халдваргүйжүүлэлт хийж чадсан байна гэсэн үг. Бид нар болохоор багжиндаа болохоор физикийн болон за тэгээ химийн, биологийн одоо хяналт тавьдаг. За мөн дээрэс нь химийн хяналтаас гадна бас биологийн хяналт гэж байгаа. За энэ нь болохоор одоо тухайн одоо ариутгасан багж маань, автоклав маань одоо бичил биетний спор үржсэн байна уугүй байна уу гэдгийг нь одоо ингээд лабораторийн бүр бактериологийн шинжилгээ хийлгэж бас үздэг. За мөн дээрэс нь болохоор арчицсан шинжилгээ сартаа нэг удаа хийлгэж биологийн хяналтаа болохоор
удирдлагаа нэг удаа одоо Германы медиклийн компанитай хамтарч одоо хийдэг. Саяны тайлбарсанчлан манай эмнэлэг бол бүх үйлчлүүлэгчтэй одоо багажны болоод одоо гадаргуугийн халдваргүйжүүлэлтээр өндөр ач холбогдлогч аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Одоо тэгэл харж л байхад ер нь бүх л хүмүүсийн шүд цооролттой, эсвэл нөгөө өнгөртэй, эсвэл шаарлцсан, эсвэл дотроо чулуужсан байна гэл ярьжлаа л тий. Тэгээд бас одоо нөгөө язаар үлдсэн боловч ялзаар үлдсэн байгаа. Энднийг болохоор янзлах зарим эмнэлгүүд бол боломжгүй гэл аваалаа ичдэг. Одоо ер нь танай эмнэлгийн хувьд одоо тэр язаарыг бас авахгүйгээр янзлах боломж хэрэг юм бол. Энэ бас аягүй чухал асуудал. Мэдээж хэрэг эмчилгээний үед маш арай удаан хугацаанд явагдана. Үн төлбөрийн үед мэдээж арай өндөр үнэтэй. Гэхдээ таны хамгийн том давуу тал нь юу гэхээр та өөрийнхөө шүттэй үлдэнэ. Тэгээд одоо манай эмнэлгийн баримтлагдаг хамгийн гол зарчим бол яадаг вэ гэхээр яг тухайн өөрийнх нь шүдийг л үлдээхтэй бид нар хамгийн гол зорилгоо олгож ажилладаг. Хэдий бүр идээлээд ингээд язаар алдсан байсан ч гэсэн эмчлэгдсэн тохиолдлууд маш олон байгаа. Тэгэхээр яадаг вэ гэхээр язаарыг нь эмчлээд тэр шүдэн дээр нь шүдэн сэргээчих юм бол хэдий сайн имплант, бүрээс одоо бриж хийлгсэн ч гэсэн яг өөрийн шүдийг хэзэж гүйцэтгэв. Тэгэхээр нөгөө яг нэг язаар байгаад бид нар зургийг аваад айл боломжтой хүртэл нэмжлээд тухайн хүнийг өөрийнх нь шүттэй үлдээхээр мэдээж хэрэг бүрээс хийлгсэн үнээс ч юм уу өөрт одоо байх нөгөө тохиромж нь хамаагүй илүү байхгүй юу? Нэг үе бодоход хүн болгоно л амны хүндийдээ маш их анхаарал тавьдаг болсон байна л да. Одоо охид бүсгүүчүүд маань ялангуяа охид бүсгүүчүүд гэлтгүү залуучууд хүртэл одоо нөгөө торсоосгоо орсгоор шүднүүдтэй хүртэл маш гоё янзлахыг ирмэлцдэг болсон байна. Тэгээд одоо яг тийм гоёлын талын үйлчилгээний талаараас мэдээлэл өгвөл одоо имплант байна тий палн малтч гэдэг юм уу. Тэгэхээр бас одоо тэрдгээр маань бас хэр одоо нөгөө баталгаатай байдгийн одоо бас нэг эрүүл мэндийн талаас яг тэр үед нэг үзэмжих гой сайхан талтай гой харагддаг ч гэсэн одоо яг үнэхээр яг хүний эрүүл мэндийн талтай бас тэгж одоо янзлуулаад байх нь гоё зөөлч мөн ч юм уу биш ч юм уу те. За энэ болохоор ерөнхийдөө л яг хүн болгоны бас нийтлэг те мэдхийг хүсдэг асуулт хариултан те. Тэгээд ерөнхийдөө шүдний гой сайхны үднэс гэх юм бол манайх шүдний голын эндээс сэргээ гол дээр ингээд сэргийж байгаа шүд маань шаазан бүрээс хийгддэг. Паалн ч гэсэн шаазан паалн бас хийгддэг. Тэгээд гоо сайхны үднэс гэх юм бол Hollywood Smile-аас хийгдэж байгаа. Тэр нь болохоор яа гэхээр яг Америкээс яг материалаа авчирдаг. Америкт одоо бас яг энэ мэргэжил техникчээр ажилласан яг лаборатори бас манай шүдийг хийдэг ба. Тэгээд Hollywood Smile гэхээр зиркон шаазантай хийгдээ. Тэр нь яг одоо ямар нэгэн дорсгоо ч юм уу эсвэл нэг шүдэ ахуулсан ч юм уу мөн антибиотикийн хорлохны улмаас шүдэн хөхөрчихсөн эсвэл бүр илэгдээд ингээ богино болчихсон инээмсэглэхээр ингээ шүдэн гардггүй бас тийм шүднүүдийн үед бас хийгдэх заалттай. Тэгээд хүссэн хэмжээгээрээ цагаан, хүссэн хэмжээгээрээ том. Тэгтээ мэдээж нүрийн пропорцтод тааруулаад пермерк үзээд ямар байна ингээд тэгээд бүтэн ингээд Холливуудаар л инээмсэглэн гэсэн үг байхгүй юу? Тийм имчилгээ бас хийгдэж байгаа. Ер нь бол шүд гэдэг чинь одоо хүний гоо сайхны хамгийн гол чухал хэрэгсэл шүд одоо маш сайхан нэмсэглэл явж байхад бол шүд гоё яхад бол тэр хүн сайхан харагддаг гэж ярьдаг тий. За тэгэхээр ерөнхийдөө бол тийм бүх төрлийн үйлчлэгээ хийх боломжтой байна. За тэгээд шүдний одоо нөгөө чулуутай хүмүүс удаа яваад байвал бас ямар хор уршигтай байдаг юм бол одоо нөгөө шүд өвдгөөрл хүмүүс маань эмнэлэгт ханддаг өвдөхгүй ингээл сайхан явж илээвэл зүгээр байна л гэж бодоод байдаг. Харахад нөгөө шүдүүд маань чулуужаал эсвэл шаарлаад одоо яг нэг цоорс нь мэддэхгүй байгаа ч гэсэн нэлээд тийм явдаг л та. Тэгэл яг нөгөө ямарваа нэг өвчтнийг өвдөлт өгөхт нь л очиж үзүүлдэг гэдэг шиг тий. Тэгэхээр одоо чулуутай шүдний хувьд одоо чулуутайгаа удаан явбал одоо бас ямар хор шиг муу тал байд юм бэ? За ер нь бол нөгөө сүүлийн бас хэлсэн дээр хэлэхэд юу яаж байгаа байхгүй хүмүүс шүдний цоорл ер нь яаж явд юм бэ гэхээр шүд чинь нөгөө паалангийн доод давхраг тэрнийхээ шүднийхээ дотор хүндий дотор мэдрэлтэй ийм бүхэл бүтнийг цогц эрэхтэн байхгүй. Тэгэхээр шүд цоороод эхний давхраг хоёр дахь давхраг нэвтрэхэд хүнд тийм айхтар завир бас өгдөггүй. Тэгээд ер нь өвдөд ирж байна гэдэг бол нэлээд хүндрүүлчээл ирж байна гэсэн үг.
Тэгэхээр манад яах вэ гэхээр шүдний амны хөндийн эрүүл ахуйн хувьд маш их том боловсрал хэрэгтэй. Тэрний яадаг амныхаа хөндийг 6 сар тутамд шүдний эмчэд өвдөггүйсэн ч гэсэн шалгуулах хэрэгтэй. Тэгэхээр өнгөц цоорл эхэлж байгаа юм бол өнгөц цоорл эхэлж байгаа үед нь ломдуулчих хэрэгтэй гэдэг байхгүй. Тэгэхээр нөө өвцөн хань л ирдэг. Ер нь нийтлэг те. Тэгэхээр өвцөн хань гэдэг чинь мэдээж хийгдэх хэмжлэгээ нь маш их болчихсон. Мэдээж ингээд цаг хугацааны хувьд ч гэсэн урт болчихсон юм байдаг. Тэгээд чулуу болохоор яадаг вэ гэхээр чулуу хэрвээ удаан яваад ах юм бол шүдийг тогтоож байгаа шүд буйлны нэг талбасыг одоо хүндийн жингэрөө доошоо тараад одоо яг шүд буйлны ирмэдээр чулуу үүсдэг. Яг ингээ ховил байгаа учраас тэн дээр ингээ хоримтлагдаад байна шүү дээ. Шүд ингээ буйланд авцсан те. Тэгэхээр тэр удаан яваад ах юм бол шүдийг хөдөлгөөнд оруулна. Мөн буйл өрөвсүүлээд шүд буйлны нэг талбасыг салгаад ирэхээр шүд маань бат биш болоод ирж байгаа байхгүй. Тэгээ амнаас их өнөр өнөрт нь өшөө бүр дамжих юм бол буйл өрөвсөд ингээ зарим хүмүүс бол бүр ингээ яг чулуутай буйлан дээр нь дарахад ингээ тэндээ жижигхэн бугламегийн өмнөд үүсцэн явж байгаа байхгүй. Тэгэхээр дарахаар тэр хэсгээс нь жижигхэн идэ гарч жишээ нь. Тэгээ нөгөө чи ингээ мэддэхгүй ингээ буглаад том болоод бүр зовирлаад идэлэхгүй учраас нөгөө чи мэдхгүй яваад байгаа боловч өдөр тутмынхаа хоолтой нөгөө идэгээ холиол идээд ин гэсэн үг байхгүй. Тэгээд нөгөө ингээ мэддэхгүй цаашаа ингээд яваад байгаа. Тэгэхээр чулууга төгөлгөжл авахгүй болох зарим хүмүүсийн нэг ийм ойлголт байдаг. Маш их чулуутай яжгаад чулууга төгөлгчгод шүдэн сэнгэндэг байхгүй. Тэгэхээр одоо баг миний шүдний ингээд хамгаалтын маань аваа хайжлаа. Чулууга төгөлгсөн чинь шүд маань сэнгэнлээ гэж яриад. Тийм биш мэдээж яг хуурамчаар ингээ бүрхчээд байгаа цаанаага яг нөө талд хэсэг хэсэг маань ил гараад сэнгэнж байгаа ч гэсэн яванда фтортой ойгоор угаагаад буйл нь ирүүлжээд ирэх юм бол тэр маань ирүүлэр зүгээр болж байгаа байхгүй. Тэгээ өшөө нөгөө чулуу маань дараа шүдийг хөдөлгөөнд оруулаад бүр ингээд цоорлоггүйсэн мултраад гараад ирдэг. Их чулуутай байгаад ах юм бол тийм тохиолдлууд илбэг штэ ямар цоорлоггүй хэрнээ шүдэн ингээд дээшээ огцсоор байгаа шүдэн бүтнээр ингээд болтарч гарч ирээд ямар ч боломж одоо тэр шүдийг буцаас болох боломжгүй л болж байгаа байхгүй. Тэгээ шүднийхаа чулууг түлгээд амны хөндийн одоо энэ шүднийхаа эмчийн нөгөө хяналтын үзлэгтэй байнга ороод дөнгөж цоорсон ба шүдэл амдуулаад чулуу усж байгаа бол чулуугаа цэвэрлүүлээд ямар нэгэн гажиг үүсч эхэлж байгаа бол тэрийг онцлуулад явах нь танд өөрчлөж юм. Маш их ач холбогдолтой шүү гэж бас хэлэх байна. Тэгэхээр манай сайхны эмчиг бол хүмүүс болоод маш сайн мэдж байгаа хаа. Тэгээд өмнө нь хуучин хаяг дээр нь бол маш олон хүмүүс өөрчлөж ирсэн баг. Тэгээд хизээ энд ирчих бас эмнэлгийн хандлаа. Манай эмнэлэг бол 16 онд наашаа нүүж ирсэн. Би болохоор өөрөө 2004 онд төгснөөс хойш ер нь тасралтгүй ажиллаж байгаа. Тэгээд 11 онд манай эмнэлэг Бамбуу Дент гэдэг нэртэйгээр 3 дахь эмнэлгийн хажууд байгуулагдаад тэндээ нийл 3-4 жил үйл ажиллагаа болж байгаа. Сая бид нэр үйл ажиллагаагаа жоохон өргөтгөөд нэрээ бас Бамбуу имплант клиник болгоод тэгээд энд жилийн өмнө нүүж ирээд ерөөхдөө тогтчлоо хийгээд одоо ер нь үйл ажиллагаа жигдэрч байна да. Манай эмнэлгийн 4 эмчтэй, 3 эрүүл ахуйчтай, тэгээд 2 сувлагчтай ажилладаг. Тэгээд манай эмчнэр бол мэргэжлэрээ 3-аас дээш жил тасралтгүй ажилласан мэргэжлийн туршлагатай эмчнэр ажиллаж байгаа. Тэгээд эрүүл ахуйч нар гэхээр юу гэсэн үг яг шүдний эрүүл ахуйч гэсэн чиглэлээр төгссөн. Одоо манай дээр хамгийн нөгөө эрүүл ахуйн амны хөндийн эрүүл ахуйн боловсрол жоохон тутамгүй байдаг зүйл бол одоо нөгөө цоорлыг эхлүүлээд байгаа юм маань яа тэгэхээр чулуугаа нөгөө төрний хэлсэн те чулуугаа цэвэрлүүлэхгүй амны хөндийн онцлогоондоо ордгоо тэгээ шүд угаалт буруу. Тэгэхээр одоо манай яг энэ амны хөндийн эрүүл ахуйн чиглэлээр яг мэргэжлэрээ төгсөөд бакалавр зэрэгтэй төгссөн эрүүл ахуйч нар маань мэргэжлийн түвшинд шүд угаалтыг заагаад хүүхдүүдтэй тулж ажиллаад мөн шүдэ зүү угааж байгаагийн ч гэсэн хяналт тавиад шүдний яг мэргэжлийн төвшөнд чулуугийн төвгээд булны имчилгээг хийгээд явдаг гэсэн. Ажлын цагийн хуваар яаж ажиллаж байгаа юм? Манай ажлын цагийн хуваар болохоор зуны цагийн хуваар нь ажлын 5 өдөр 9-8 хүртэл хагасаа өдөр 9-5 бүтэн санд амардаг. За эрүүл амьдарцгаа эрүүл мэндийн цаг нэвтрүүлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр бас таны гэр бүл хэрэгцээтэй зөвлөгөө өгсөн байхаа гэж найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.